За 2021 оны Бомбей ордны мандалттай хүмүүс болон Бомбей ордны сартай хүмүүс ажил амьдрал ямархуу байдлаар нөлөөлөх нь вэ? За гариг иргэсийн байршил бас тэднэрт амьдралд нь бас ямархуу нөлөөлөл үзүүлэх нь вэ гэдэг дээр мэдээлэл оруулж байна. За 2021 он тэр чигээрээ 5-ын тоон багтж байгаа ба тоонцорхоогоор 5-ын тоогоор өөрчлөлт шинжилт авчирж байгаа жил гэж үзэж байгаа. Тэгэхээр таны хувьд ямар өөрчлөлт шинжилт таны аль хэсэгт чинь илүү хүчтэй нөлөөлж ийн вэ гэдгийг одоо ярих гэж байгаа гариг иргэсийн мэдээлэлтэй та хамт байснаар мэдэж авах боломжтой гэсэн. За тэгэхээр Санжир гариг маань Бомбей ордонд шилжилт хийснээр таны хувьд маш удаан хугацаанд таны бодол санаа даалт ухамсарт нөлөөлж исэн хүнд гариг иргэсүүд таны хувьд мандалт ордон дээр чинь гарч ирснээр танд ертөнцийг үзэх үзэл дээрэс нь өөрийгөө илэрхийлэх байдал бие физиолог дээр чинь хүчтэй нөлөөллийг үзүүлж байна. Тэгэхээр магадгүй та Санжир гариг маань мандалт ордон дээр чинь ирснээр альва зүйлийг хийх гэхлээр маш тийм удаашралтай юм шиг мэдрэмжүүд төрөх магадлал энэ 2021 оны 1-2 сард өгөхөр байна. Тэгэхээр хүн толбоосуудыг Санжир гариг буюу таныг удирддаг Санжир гариг маань 3 удаа энэ жил хүн толбоосыг үхрийн ордонд байгаа Тэнгэрийн мантаа өгж байгаа учраас энэ үеийг та маш болгоомжтой байж өөрийгөө болон эрүүл мэнд өөрийнхөө гадаад бие физиолог болон эрүүл мэндэд анхааралтай авах хэрэгтэй байна. За энэ маань хизээвэ гэхлээр таны хувьд орон гэртэй холбоотой асуудлууд дээр чинь хүн толбоосуудыг гинтийн байдлаар нөлөөлж байна. Тэгэхээр магадгүй та Санжир гариг чинь таны мандалт ордон дээрээс хүн толбоосыг орон байртай холбоотой асуудал, их оронтой холбоотой асуудал төр чинь үүсэж байгаа учраас магадгүй та нөөц суух болон хаана амьдарч исэн тэр байрнаасаа шилжилт хөдөлгөөн хийх боломжуудыг жилд 3 удаа өгч байна. Тэгэхээр магадгүй орон байран дээр чинь асуудал орох эдлэн боёо өөрийн чинь үл хөдлөх байршил дээр чинь хүн толбоос үүсгэснээр магадгүй та орон байраа өөрчлөе гэж бодож байгаа, солиё гэж бодож байгаа бол энэ 3 үеийг болгоомжтой байх хэрэгтэй. Тэгэхээр 2 сарын 17 байна, 6 сарын 14 байна, 12 сарын 24-нд Санжир гариг хүн толбоосуудыг хийж байгаа учраас энэ үеэр та шин зүйл худалдан авахгүй байх, орон байраа солихгүй байх, гэр бүл дотроо, орон гэр дотроо гэмтэж бэртэхгүй байх. За 3-т гэвэл харилцаа холбоон дээр муудалцахгүй байх, бие биентэйгээ сөрөг харилцаа холбоог үүсэхгүй байхыг анхааралтай аваарай гэж зөвлөмөр байна. За удахгүй бас Санжир Бархас уйд гариг маань таны мандалт орд руу чи ирж байгаа учраас энэ үеэр та мэдээж бас Санжирын энергинд хүнд зүйлүүдийг мэдрэх боловч Бархас уйдын бас ивэлийг хүртснээр таны хувьд бас нэлээд их өөрчлөлтийг бие физиолог болон бодол санаа дээр чинь үүсгэр жил байна. За мэдээж Бархас уйд маань хамгийн хүчтэй үр нөлөөгөө үзүүлэх үеуд маань 4 сараас хойш байна. За 4-5 сарууд маш таатай байна. 6 сар ч гэсэндээ маш таатай үйл явдлуудыг авчирч байна. За тэгээд 6 сараас ахуулаад Бархас уйд маань урах хөдөлгөөн хийн, намар игээ урагшлах хөдөлгөөн хийгээд 9-10-11 сар таатай үйл явдлуудыг таны бие физиолог мандалт ордон дээр чинь татж байгаа учраас энэ жилийн хувьд та маш азтай жил чинь бас тодорхой хэмжээнд үүсэж байна гэж үзэх хэрэгтэй. За 1 сар 2 сарын үед эрүүл мэндэ ялангуяа 1 сард эрүүл мэндэ маш анхааралтай байх хэрэгтэй. Бомбей ордны мандалттай сартай хүмүүс маань за тэгээд үргэлжлүүлэн ярихад буд гариг маань ухрах хөдөлгөөнийг жил 3 удаа хийдэг. За энэ жил 3 удаа ухрах хөдөлгөөнөө нэг нь 1 сарын 30-нд 1 сарын 30-наас 2 сарын 19-нд хийж байгаа учраас энэ маань эргээд таны хувьд мандалт ордон дээр чинь буюу бие физиологийн ордыг чинь ноёлж байгаа энэ үед хийж байгаа учраас бусдтай хэл яриагаа буруу ойлголцох, таны ярьж байгаа зүйл бол бодож байгаа зүйлийг хүмүүс буруу хүлээж авах магадлалуудыг үүсгэж байгаа учраас энэ үеэр болгоомжтой байх хэрэгтэй. За хоёрт гэвэл маш том 2 гариг ирэхс таны мандалт орд буюу сарны ордон дээр чинь илж байгаа учраас энэ үеүүдийг та маш болгоомжтой харж дээрэс нь өөрийгөө илэрхийлэх байдлууд чинь маш хүчтэй бусдад нөлөөлөх учраас хэлж ярьж байгаа зүйл дээр анхааралтай байгаарай. За үүний дараа бас 5 сарын 29-нөөс 6 сарын 22-ны хооронд ихрийн ордонд бас дээрх 2 буд гариг маань ухрах хөдөлгөөн хийх учраас таны амьдралд энэ маань эргээд романтик харилцаа, үр хүүхдүүдтэйгээ харилцах харилцаанд нөлөөлж байна. За хэрвээ та Бомбей ордны мандалттай, Бомбей ордны сартай хүмүүс маань үр хүүхдүүдтэйгээ харилцаа холбоон дээр
хэл яриа буруу ойлголцол үүсэх, бусдаа бас буруу ойлголцол үүсэх, бүтээлч байдлуудаа буруугаар илэрхийлэх байдлууд чинь энэ үеэр хөндөгдөж байгаа учраас магадгүй та одоо спортоор хичээлдэг бол энэ үеэр спортоор хичээлдэг бол одоо тэр байдлууд дээр чинь буруу ойлголцол өөрчлөлт ирэх магадгүй та хичээлж исэн спортын арга барилаа өөрчлөх сонирхол төрөх боломжтой. За хоёрт гэвэл үр хүүхдүүдтэйгээ буруу ойлголцол үүсэх, үр хүүхдүүдийнхээ одоо боловсрол буруу ойлголцол дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. За тэднэртэй холбоотой асуудлуудыг та буруу хүлээж авах, эсвэл одоо өөрийгөө илэрхийлэхдээ та буруу илэрхийлэх. За нөгөө талаас үнсэн шалтгаалan буруу ойлголцол үүсэх магадлалыг бас 6 сарын 22-нд болж байгаа энэ хэртэлт маань өгч байна. За нөгөө талаар энэ хэртэлт маань бомбын ордны мандалттай, бомбын ордны сартай хүмүүст маань үр хүүхдийн амьдралд нь бас томоохон өөрчлөлтөөр нөлөөлж байна. Тэгэхээр үр хүүхдүүдийн чинь боловсрол, ертөнцийг үүсэх үзэлтээр томоохон өөрчлөлт шинжилтүүд эерэг байдлаар нөлөөлөх боломжтой байна. За энэний дараагийн одоо бод гарыг ухрах хөдөлгөөн маань 9 сарын 27-нд хийгдээд 10 сарын 18-нд дуусах юм байна. Энэ маань болохоор жинлүүрийн ордонд болох ба таны хувьд энэ байдал маань эргээд одоо хаана нөлөөлж ийн вэ гэхлээр таны одоо боловсрол, итгэл үнэмшил, гадаад улс орнтой холбоотой асуудал төр чинь ухрах хөдөлгөөн хийж байна. Тэгэхээр энэ үеэр та магадгүй одоо гадаад улс орныг зорих гэсэн бол онгоцны билетээ тикетээ бас шалгах хэрэгтэй. Энэ үеэр магадгүй одоо гэрээ хэлцээр гадаад улс оронд өрнөх эсвэл таны одоо аялал энэ үеэр онгоцтой холбоотой аялал өөрчлөгдөх, та магадгүй билетээ одоо эргэж харах ямар нэгэн зүйлүүд дээр буруу алдаа мадаг өдрүүдэд тавьсан байна уугүй вэ гэдэг дээр бас анхаарлаа хандуулах хэрэгтэй. За хоёрт гэвэл энэ үеэр та бас ингээд сургууль соёлтой холбоотой хэрвээ та сурдаг оюутан бол багштайгаа холбоотой буруу ойлголцол үүсэх, за хичээлээ буруу сонгох зэрэг үйл явдлуудыг бас энэ намар жинлүүрийн ордонд болж байгаа ухрах хөдөлгөөнд татж байна. За нөгөө талаараа таны хувьд итгэл үнэмшил дээр эргэж харах, за юу итгэж үнэмшдэг, юунд итгэж үнэмшиж өдийг хүртэл хүрсэн бэ гэдэг дээр хүртэл одоо ухрах хөдөлгөөн бод хийснээр нөлөөснөр таны хувьд магадгүй одоо та ямар нэгэн шашинд итгэдэг бол тэр шашныхаа тухай судалж мэдэг, ухаж ойлгох, юунд итгэж яваад байгаа илүү судалж шинжилсэн ийм үйл явдлуудыг энэ бод гарыг ухрах хөдөлгөөнөөр танд өгч байна. За сугар гариг маань энэ жилийн сүүлээр бас ухрах хөдөлгөөн хийж байгаа. Тэгэхээр мөнгө санхүү, хайр дурлал хариуцлага сугар гариг маань ухрах хөдөлгөөн хийснээр таны амьдралд бас энэ маань эргээд далд хумсар гадаад улс оронтой холбоотой үйл явдал болж байна. Тэгэхээр таны хувьд хэн нэгэн хүнтэй одоо гадаад улс оронд уулзрах хайр сэтгэлийн одоо асуудлыг бас бий болгох. За нөгөө талаар магадгүй та гадаад улс орон руу одоо зорчих бас аялах боломжийг энэ үеэр өгч байна. За нөгөө талаар их хэмжээний мөнгө төрхтэй холбоотой асуудлуудыг та шийдэх зэхслэх үе маань болохоор за энэ 12 сарын 19-ноос 1 сарын 29-ны хооронд болж байна. За нөгөө талаар энэ үеэр та амарч аврах, одоо хол газар амралтанд явах, аялах, эсвэл сувилалд явах таатай үе чинь бас сугрын нөлөөнд бас өдөөгдөж байна. За таны хувьд ерөнхийдөө бол мөнгөний асуудал дээр маш анхааралтай байх хэрэгтэй. За энэ жил бол харьцангуй одоо 70 мангийн энерги бол таны санхүү дээр чинь бол хүнд бол тусахгүй байна. Ерөнхийдөө бол танаас шалтгааллах зүйл гэвэл за ирэх жил бол таны санхүү дээр чинь томоохон үйл явдлуудыг бол татна. Энэ жилийн туршид та өөрийгөө илүү их нээсэн, бусдыг байлдан дагуулсан иймэрхүү одоо үйл явдлуудыг за энэ гайхалтай хоёр том гаригийн аялал таны мандалт ордон дээр 200 жилийн дараа болж байгаа үйл явдлыг татах учраас та бол тэр чигээр одоо бусдад маш том нөлөө үзүүлэх хүн бол бомбын ордны мандалттай, бомбын ордны сартай хүмүүс бол болж явж байгаа гэж үзэх хэрэгтэй. Тэгэхээр энэ жилийн турш хамгийн одоо томоохон үйл явдлууд бол хавар нэлийн хүчтэй өрнөхөөр байна. Тэгээд дээрэс нь намар бас маш хүчтэй өрнөхөөр байгаа учраас бархас өдийн энерги таныг одоо манлайлал зөв чигийг бий болгогч гэж зааж өгч байгаа учраас олон хүмүүсийг та байлдан дагуулж зөв чигийг бий болгох бүрэн боломжийг бомбын ордны мандалттай болон бомбын ордны сартай хүмүүст өгч байгаа. Тэгэхээр агуу том одоо хариуцлагыг таны нуруунд дээр үргэлж байгаа учраас сэтгэл зүрхээрээ одоо та олон хүмүүсийг чиглүүлэх боломжийг за 21 он танд өгч байна. За нөгөө талаар
Таны хувьд амралтыг хизээ авах боломжтой вэ? Амарч сайхан таатай байх бүрэн боломжтой үе вэ? За санхүү дээр чинь их хэмжээний мөнгө төр хизээ ирэх вэ гэхээр за 5 сарын 13-наас 6 сарын 7 сарын 28-ны хооронд санхүүгийн чинь байдал дээр одоо их хэмжээний мөнгө төгрөг болон одоо өөртөө ихтэй байдлаар ч маш хүчтэй ихсэж байгаа учраас энэ үеийг та бас тэмдэглээд авах хэрэгтэй. Магадгүй одоо мөнгөний олон зүйлүүд энэ үеэр бас гайхалтай сайхнаар шийдэгдэж танд бас эргэн нөлөө үзүүлэх бүрэн боломжтой байна. За Тэнгэрийн ван бол таны хувьд орон байрны асуудал болон дотоод энэ гэр бүлийн асуудал дээр чинь нөлөөлж байгаа учраас гэр бүлийн харилцаа холбоо болон орон байрны асуудлууд 25 оны хооронд хүртэл одоо нэлээд өөрчлөлттэй байсаар байх бүрэн боломжтой. За хэртэлтүүд маань энэ жил хаана болж ийнэ вэ гэхээр 6 сарын 10-нд таны үр хүүхдийн байршил дээр дурдсан шиг болно. За энэ үеэр бас анхааралтай авах хэрэгтэй байна. Дээрх нь бүтээлч байдал, романтик харилцаа болон үр хүүхэд өөрөө илэрхийлэх байдлууд дээр ч өрнөж байна. За энэний дараагийн байдал маань 11 сарын 19-нд болж байгаа хагас хувийн налуудаа бүхний ордонд болж байгаа хэртэлт маань таны хувьд орон байртай холбоотой асуудлууд дээр ч хүчтэй нөлөөлнө. Магадгүй одоо та орон байраа өөрчлөх, нүүх суух, шинэ орон байр худалдаж авах, эсвэл одоо лагерийн газрыг хүртэл худалдаж авах боломжтой үеийг энэ үеэр нөлөөлж байна гэж харах хэрэгтэй байна. За 12 сарын 4-нд болох бүтэн нар хэртэлт маань Номын ордонд болж байгаа. Энэ маань эргээд таны олон нийтэд харьцдаг харилцаа болон одоо олон нийтийг чиглүүлэх, байлдан дагуулах. За дээрэс нь сошиал медиа хариуцсан гэрүүдэд ч болж байгаа учраас маш идэвхтэй өөрчлөлт шинжилтүүдийг энэ үеэр одоо бидэнд авчрах бүрэн боломжтой байна гэж харж байна.